За сая бас хөндлөглөө л дөө. Бид нэр үндсэн хуулиндаа үндэсний баялагын сан байгуулад газрын хэвлэлийн баялагийг тэгш хүртээмжтэй хуваарлана гэдээ бид нэр заасан. Тэгэхээр энийг бид нар яаж игэл хэрэгжүүлмээр л байна л да. Нэгэнтээ бид нар байгалийн баялагаас орлогынхоо дийлэнхийг олж байгаа. Цаашдаа ч гэсэн дараагийн 10-20 жилдээ ч гэсэн бидний орлогын гол их үүсвэр байсаар байна. Яг энэ шудрах хуурилт явахгүй болохоор яг чөтгөрийн тойргоос хизээж гардггүй яг ийм дүр зураг олон орнуудад харагдаад байгаамаа. Урд нь ч гэсэн би яг тэр орнуудын жишгийг хэлжсэн. Замбия, Перу, Боливия, Найжерия, Индонез, Папуа Нигини. Тэгээ бидний хамгийн олон жишээ авдаг Чилеч хүртэл яг л адилхан асуудал. Энэ асуудал өөрөө шийдэгдэхгүй болохоор улс төр дээр байгаа засаглалын асуудал нь бас давхар шийдэгддэг. Яагад гэвэл яг нэгээ татаж унгаадаг чөтгөрийн тойргол орчод байгаа юм л да. Яг баялагын сангийн хууль ямар ч хэлсэн батлагдаад яг мөнгөжөөд яг хэрэгжээд нөгөө баялагын хилцэл рүү орох үед яг өнөөдрийн улс төрийн асуудал ингээд айгүй өндөр хурцаа авч байна л та. Тэгээд энэ улс төрийн асуудалтай ярьж байгаад ард талд явж байгаа тэр яг доллар тоологдох мөнгөний асуудал нь орхигдчихгүй гэж миний хувьд бол санаа зовж байна. Яг гэх юм бол яг баялагын сангийн хуваарлалт яг мөнгөнжүүлэлт яг доллар дээр нь очиод гацчихин л та. Тэгээд энэ уул ашигт малтмлын хуулиндаа стратегийн ордын талаар бол эн чинь аль бараг 20 жилийн өмнө орсон заалт хизээч хэрэгждэггүй байсан. Энэ баялагын сантай хуультай болоод энэ хэрэгжихээр мөнгөчгөр болтол ингээл асуудал үүсэж байгаа. Тэгээд цаашдаа бид нэр тэгээд энэ стратегийн ордуудаар хилцэл хийж чадах уу? Уул нь хамгийн том хилцэл хийсэн тэр оюу толгоон одоо холбоо бүхий онтрогийн асуудал хэрэгжиж байна. Энэ хэдэн тэрбум доллар штэ. Тэгээ Монгол улсын эдийн засаг дараагийн 20-30 жилдээ нөлөө үзүүлэх ийм том хэмжээний зүйлүүд байхгүй. Тэгэхээр ийм том дараагийн 10-20 жил 30 жил Монгол улсын эдийн засагт бидний амьдралын чанарт шууд нөлөөлөх энэ хүчин зүйлүүдээ бид нэр энэ дунд ингээд орхимооргүй байна. Энэ дунд ингээд шийдэгдэх хэрэгтэй. Тийм учраас бид хүн том зураг харж эв нэгдлээ хангаж шийдвэр гаргаасаа гэж шин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэд ямар ч шийдвэр гарсан тэгээд хамгийн гол нь олон нийт ард түмнийхээ өмнө ил тод явмаар байна. Олон улсын жишээ хүмүүс их хэрэгжээлээ л дээ. Тэгээд тэр нь яг энэ сонголтын дээр бид бүхний жишээ авдаг Англи, Герман, Канада, Энэтхэг, Израиль, Итали бүгдээрээ яг ерөнхий сайдын сэтгэл хөдлөх асуудал дээр бүгдээрээ ил тод явдаг. Олон улсын жишг нь яг ийм байна. Тэгэхээр яг энэ жишгээр бас олон нийтийн өмнө нээлттэй ил тод яваасаа гэж одоо хүсэж байна. Тэгээд эцэст нь бүгдээрээ энэ том зургаараа том